комплимент. За өнөөдөр блогтой өдөр майка асаасан байгаа тий. За. Майка дээр нэг асаагаа гомжтой хийсэн байсан. За би нэг латте авчи. Дондар авчи. Тий эндээ хурш авч хурш. За тэгээд өнөөдөр блогтой өдөр эхлээд нэн төрөнд кофе авдаг байгаа. Кофе бол хайр юм. Дахиж ингэж хэлж байлээ. Кофе бол хайр юм. Гэхдээ кофе бол хайр юм гэчихэд нэр юу гэлээ? Тийм намайг аягаад өөрийнхөө аягыг аваад аль болох явж байгаарэ гэд нэг хүн сануулсан байсан. Тэгээ би өөрийнхөө аягтай явдаг, угнаал. Тэгээд өнөөдөр блогтой өдөр ч юм уу, иймэрхүү өдөр ачаа ихтэй болохоор авч явахгүй байгаа. Гэхдээ аль болох манайхан ер нь бол нэг удаагийн хэрэглэнээс татгалзаад өөрсдийн кофений аягаа авч яваад өөрсдийн би тагштай штэ ч үлээ тийм юм гарцсан байсан. Тэгээ өөр ингэсэн ингээд саваа авч яваад бүр хоолоо авч иддэг болсон байлээ. Тэгэхээр аль болох нэг удаагийн хэрэглэнээс татгалзаж байгаарэ. За хэдүүлээ дэлгүүр хэсэх толгойн өвчнийг нь арай амар хэлбэр болгох үүднээс манай влог явагддаг байгаа. Тэгээд энэ удаа болохоор илүү залуу охтуудтай зориулсан дугаар бэлдсэн. Энэ өргөжлөд юм байна тий. За. Тэгэхээр ер нь залуу охтууд маань яг өөрийнхөө стил имижийг олох нэг хэрэгцээтэй. Тэгээд айгүй хэрэгэлзээ төрдөг байх гэж бодоод тэгээд одоо орох дэлгүүр маань илүү тийм залуу охтууд зориулсан айгүй гоё шинэлэг тренди хувцастай. Тийм болохоор сонгосон. Тэгэхээр та айгүй бол мэдэх байх гэж бодож байна. Энэ Fashion Republic. За энэ дэлгүүрт өнөөдөр хэдүүлээгийн влогийн дугаар явагдах байгаа. Тэгэхээр хэдүүлээ ороод хувцас хараад тэгээд та хэдэд зөвлөгөөн дээр үндэслээд энэ хувцаснуудаа яаж хооронд нь зохицуулах уу гэдгийг маш дэлгэрэнгүй танилцуулаа явна. Хэдүүлээ орцгоё. Энд дээ шүү дээ. Школчлаа. За энэ хэдүүлээ хамгийн ихнийхэн зөвлөгөө нь Little Black Dress буюу LBL гэж нэрлэдэг ийм энгийн hard dress-ыг яаж сонирхолтой 5 лук бүрдүүлэх вэ гэдэг зөвлөгөө өгч байгаа. Тэгээд хэдүүлээ одоо ямар ч гэсэн даашин зовлцсон юм чинь дараагийнхаа лукуудыг бүрдүүлье. За хэдүүлээ нөгөө нэг Little Black Dress буюу энгийн хар палажа сонгоцсон. Тэгээ айгүй гоё даашин золлоо. Энэний надад хамгийн их таалагдж байгаа деталь нь энийг баллон ханцуу гэж нэрлэдэг. Шара ханцуу буюу гарын сэв маш гоё нуудаг. Тэгээд дээр нь нэмээд айгүй тийм тансаг харагдуулдаг гоё юу байгаа. Ханцуу. Гэхдээ ингээд энэ чигээрээ өмсөх юм бол хитрхи хар нилэнгүүдээ юм харагдаж байгаа учраас заавал хэдүүлээ ханцууга баг зэрэг шамлаад арьс гаргаж өгчиж контрастад илүү биеийн деталь нь гоё харагдана гэсэн үг. За энэний ялгаа тий. Тэгээд одоо бэлхүүсээрээ энэ хэдүүлээ юм манжаатагтай ч гэсэн бас яг миний бэлхүүсийг бол тас барихгүй байгаа. Тэгэхээр бэлхүүсээ илүү нарийн харагдуулахын тулд бүстэй бүсгүйгийн ялгааг харуулъя. За одоо бүс зүгт харуулъя. За энийг ингэсгээ хийчих тий. За. За. Хар. Одоо даашин зэн дээр пичак үсэж байгаа тий. За энэ юм яг эсрэгцэн ясан цагаан өнгөтэй юм пичак байна. Хар цагааны хослол буюу классик хослол байхаар ямар харагдах нь гэдгийг харъя. За яг энэ дээр бол бүсээ тайлцсан. Ягаад гэхээр энд одоо байгаа деталь нь энэ товчтойгоо жишээ нь хитрхи их детальтай болчих болохоор тэрийг нь давцуулахгүй гэдээ авсан байгаа шүү. За одоо ингээд эннийх нь материалыг ойрхоноос харуулъя. Материал нь ясан цагаан өнгө тэгээд жоохон ийм энийг бол яг хав tweed хэрэгс гэж нэрлэдэг. Тим хэрэгсээр хэрцсэн ийм материалтай. Тэгээд энэ пижак маань энэ дээр мөрөн дээр нэлээд пад буюу ийм зөөлөвчтэй илүү нэмэлт мөртэй гэсэн үг. Тэгээд бомбор буюу баллон детальтай мөртэй. Тэгэхээр магадгүй жоохон мөрн унжууч юм уу цих одоо нөгөө нэг пост ингэж авахд хэцүү байдаг хүмүүст бол айгүй таатай мөр хиймлэр үүсгэх тийм загвартай пижак байна. Тэгэхээр тэр деталь нь бол надад таалагдж байна. Ийм деталь нь айгүй тийм элегантны тэгээд илүү цих байгаа юм шиг харагдуулдаг. За хэдүүлээ дараагийнхаа пижакийг өмсч үзье. Дараагийнх нь пижак гэхээс илүү яг
classic tweed jacket-ны загвар буюу cropped jacket буюу арай богинохон загвар. Тэгээ надад бол яг түрүүний пижакны хувьд арай урт санагдчихж байгаа энэ палажин дээр. Энэ нь илүү гоё зохиох гэж би бодож байна. За хэдүүлээ өмсөд яг ямар байх нь харъя. За. Энийг бол tweed jacket буюу хэрэгсэлсэн одоо энэ юуг нь хилээд байгаа. За одоо ойрхоноос бас материалыг харуулчих. Энэ нь болохоор golden детальтай хар golden алтлагийн одоо юм зохицол байгаа. Тэгэхээр энийг tweed jacket гэж нэрлэдэг. Тэгээд хамгийн классик загвар нь бол яг энэ шиг cropped jacket байдаг. Тэгэхээр илүү богинохон болохоор миний хувьд бол энэ jacket нь илүү таалагдж байна энэ лукн дээр л. За одоо энгийн кардиган өмссөн. Айгуу гоё өнгөтэй кардиган болоод өмссөн. Тэгээд зүгээр энгийн одоо ийм сүлжмэл ер нь л октод айгуу хөмсдөг дөө. За нэг иймэрхүү сүлжээстэй. Энэ бол нэг ийм оранж улааны завсрын жоохон бор оранж юм шиг өнгө байгаа. Тэгэхээр надад бол одоо ингээд энгийн болохоор нь би түрүү эмгээ авчиж байгаа. Тэгээ айгуу айтайхан гоё санагдаж байна. Чөлөөтэй. Тэгэхээр одоо ингэчээд бас доогуур нь кет өмссөн ч болно. Ийм кардиган өмссөн учраас доогуур нь кет өмсөөд энгийн чөлөөтэй үедээ бас давхар өмсчих болно гэсэн үг. Энэ айгуу хөөрхөн нэм загвартай. Одоо болохоор нөгөө түрүүний кардиганаасаа өөр нь битүү загвартай захтай цамцсан дээр яг нөгөө нэг захтай палаж учраас гадуур нь гараа өмсөж байгаа. Тэгэхээр айгуу хөөрхөн ийм охинлог girly look бүрдэж байгаа. Тэгэхээр одоо ингээ харуул энэ ханцныхын деталь нь айгуу хөөрхөн таалагдлаа. Эндээ ийм slit буюу ингээд юутай баг зэрэг оноотой. Тэгэхээр гар ингээ гараад ирнэ. Тэгээд надад бол хамгийн их таалагддаг төрлийн stripe буюу хар цагааны хослол байна. Би ийм юунд айгуу дуртай. Тэгээд надад бол яг энэ дундаас түрүүний cropped jacket тэгээд энэ цамц хамгийн их таалагдж байна. Энэ цамцтай look. За хэдүүлээгийн дараагийн look нь jeansтэй look бүрдүүлэх гэж байгаа. Тэгэхээр одоо jeans-ийн юп, jeans-ийн өмд гэд одоо look-уд бүрдүүлэх чинь. Тэгээ би jeans-ээ сонгох гээд хараа явж байгаа. Оо вау, энэ үг нь айгүй гоё. Гоё өмд байна. За чараа материал жоохон хөрхөн байна гэж. Метр 60 таа хүн байгаа шүү. За одоо тэгвэл өөр чинь сонгох нэ. За одоо хэдүүлээ хувцснуудаа цуглуулсан лукүүдээ бүрдүүлж харцгаая. За одоо хэдүүлээ джинсэн дээр энгийн white shirt буюу oversized том хэмжээтэй цагаан цамцыг яаж өмсөх вэ гэдгийг трикийг харуулах гэж байгаа. Мэдээж ингэж өмсөж болохгүй. За одоо ингээд эхний алхам нь юу яана? Нуглана. Ханцуугаан за ер нь 2-оос 3 нуглана. За ингээд нэг ерөнхийд нь 2 нугалчлаа. Тэгэнгүүтээ шамлчихна. За энэ бол эхний step. Хоёр дахь нь энэ хэсгээ French tuck буюу урд хэсэг руугаа хийн. За ингээд French tuck хийлээ. Тэгээд үлдсэн хэсгийн зүгээр хойно нь яг тэр чигээр нь үлдээчихнэ. За тэгээ бүр гоё дэгжин баймаар санагдвал хэдүүлээ. Хаа босгох. Ингээд гарахад бэлэн боллоо. Энэ houndstooth гэдэг хээ. Тэгээд ийм хар цагааны хослолын ийм хээг houndstooth гэж нэрлэдэг. Джинсэн дээр маш гоё зохицдог хээ байдаг. Тэгээд материал нэг иймэрхүү юм байна. Арай жоохон зузаан болохоор арай сэрүүхэн дөмсөл тохиромжтой юм уу? Жоохон халууцч магадгүй санагдаж байна. Тэгээд надад бол айгүй гоё таалагдж байна. Яг миний дуртай угс хар цагааны хослол. Тэгээд джинсэн дээр айгүй гоё зохицдог хээ учраас энэ лук бол cool лук бүрдлээ. За хэдүүлээ түрүүнийхөө нөгөө цагаан t-shirt-н дээр одоо болохоор джинсэн юп өмссөн байгаа. Тэгээд джинсэн юпгээ энэ нь болохоор надад бол айгүй таалагдж байна. Миний загварын яг төрлийн гэх юм уу. Би бол хит богино биш ер нь жоохон урт юпгийн дуртай. Тэгээд айгүй гоё оноотой урдаас клаттай юп байна. Тэндээ юм детальтай товчтой, хойдолтой хоёр карматай. Тэгэхээр ер нь бол айгүй cool бас гоё лук бүрдэж байгаа. Гэхдээ энийгээ яаж илүү ганган болгохыг одоо хэдүүлээ цамц нэмээд, scarf нэмээд бас харцгаая. За одоо хэдүүлээ жижигхэн scarf оролт зүгэд харцгаая. Айгуу хөөрхөн бас харагддаг. Иймэрхүү цагаан цамцсан дээр.
За захаа буулгаад. Айгаа өөрхөн бас эмэгтэйлэг лук бүрдчихэж байгаа. За одоо энэ дээр нэмээд ноосн цамцамлаад харъя. За одоо хэдүүлээ нөгөө нэг түрүүнийхээ цагаан цамцсан дээр ийм бэж өнгөтэй ноосн цамц нэмсэн байгаа. Тэгээд энийг харуул надаа энэний материал нь болон өнгөнийх нь зохицол нь аюу гой таалагдлаа. Саарл болон бэж холимог нэхэстэй. Тэгээ ер нь аюу дажгүй нэхэстэй цамц байна. Тэгээд энийгаа нөгөө нэг джинсийн өпгөн дээрээ цагаан цагаан шортныхаа захыг гаргаад өмсчгөр аюу хөөрхөн бас дулаахан cute look бүрдэж байгаа. За одоо хэдүүлээ monochrome look бүрдүүлж байгаа. Нэг өнгийн look гэсэн үг шүү дээ. Нэг өнгөөр дагнан буцлах гэж байгаа. Тэгэхээр одоо энэ бүрдүүлсэн look маань ийм нэхмэл даашин зэн дээр дээгүүр нь tweed jacket өмссөн байгаа. За тэгэхээр одоо ингээд тэр ийм лукн дээр ч гэсэн адилхан аллаг деталь гэдэг иймэрхүү зохицлуудаа анзаараад адилхан өнгийн цүнх барих ч юм уу те иймэрхүү зүйлс айгүй чухал байдаг. Илүү классик лук бүрдүүлэхийн тулд хэдүүлээ энийгээ тайлаад нэг харъя. Тайлахаар иймэрхүү загвартай шулуун загвартай даашин заагаа. Тэгэхээр бүсэлсэн ч болно, үгүй ч байсан болно. За хэдүүлээ дотороо одоо ингээд биеийн тамирын йога сет өмссөн. Тэгэхээр йога сет маань ер нь бол амар гадуур хүмүүс өмсөд байдаг хувцс бол биш байсан. Гэхдээ одоо сүүлийн үед хүмүүс biker shorts, yoga set гэх мэтийг бол гадуур шууд өмсдөг болсон. Тэрнийхээ гадуур ихвчлэн oversize jacket өмсөхөөр айгүй юм cool look бүрддэг. Илүү trendy буюу сүүлийн үеийн загвар гэсэн үг. Тэгэхээр oversize jacket-ыг бол хүлхгэр юмн дээр гэхээсээ илүү ийм тас барьсан хувцсан дээр өмсч ивэл зүгээр. За энэнийх нь бас нэг давуу тал нь monochrome look буюу нэг өнгөөр дагнсан хувцалт учраас илүү туранхай өндөр харагдах боломжтой болдог гэсэн үг. Тэгэхээр нэг өнгөөр дагнаснаар биеэ ямар ч өнгөөр хуваалт хийхгүй байгаа болохоор бидний бие хамгийн цэгцгэр, хамгийн туранхай өндөр харагддаг look нь бол monochrome look юм. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн look monochrome look-ээр дуусгаж байгаа. Тэгэхээр одоо энэ look маань ч гэсэн нэг өнгө ерөнхийдөө дагнсан ууссан өнгө байгаа. Тэр дундаа high waist өндөр судалтай өмдтэй. Тэгээд пижак маань бас босоо судалтай болохоор илүү биеийг илүү таатай пропорцтой харагдуулна гэсэн үг. Тэгээд энэ өмд маань ийм жоохон өндөр судалтай байги буюу зүгээр баг зэрэг ийм өргөн тэгээд ийм гоё cool look бүрдэх боломжтой. За одоо пижак нь ч гэсэн хэтэрхий oversized биш. Тийм учраас хоорондоо айгүй гоё зохицож байгаа. Илүү одоо пижака тайлаад илүү ийм чөлөөтэй тухтай кардиган цамц өмссөн. Тэгээ энэ нь цаанаасаа эндээ ийм хөөрхөн брүүчтэй юм байна. Ийм ингрийн зүлттэй. Тэгэхээр айгүй хөөрхөн эмхтэлэг тийм тухтай лук бүрдэж байна. Энэ цамц бол надаас айгүй таалагдчих. За хэдүүлээ одоо энэ манай захгүй. Шинээр сайхан найзлаа. За хэдүүлээ одоо өнөөдөр Fashion Republic гэдэг дэлгүүр дээр ирээд залуу охид бүсгүүчүүдтэй сүүлийн үеийн trendy загварлаг хувцсны лукүүд бүрдүүлж заавар зөвлөгөө өгсөн байгаа. Тэгэхээр аль болох илүү practical, илүү амьдралд нь ойрхон байхыг хичээсэн. Тэгэхээр та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Хэдүүлээ дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. За баяртай гэрээ. За, юмнуудаа согдолцгаая. За, одоо идэл. Хүй.